Hi guys. Сайн байцгаана бүгдээрээ. За Таиландаас хойшоо ерөөсөө влог ороогүй. Тэгээ би ч хийгээгүй. Тэгээ өөрөө ч завгүй байл. Тэгээ энэ удаагаар шопинг влог хийнэ. За авсан юмнуудаа үзүүлэе гэж бодлоо. Таиландаас би ерөөсөө хувцаанаар ерөөсөө аваагүй. Тэгээ нэг хитгэн юм авсан, бэлэг сэлт, тэгээд нэг аксессуарны хэд юм авсан. Гэтэ энэ видеоны ихэндээ штэ бүгд өнөдөр бэлэг авсан юм үзүүлнэ. Mile-ийн оруулж ирж байгаа Kiss Me гэдэг энэ маскараны брендийн юм pop-up store тэгээ ивент болсон. Тэгээд ивентэндээ өнөөдөр болсон аахгүй тэгээ ураад тэгээ очсон чинь амар гоо бэлэг өгсөн. За тэгээ би одоо хүртэл нээгүй л байгаа би дотор нь яг юу байгааг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд энэ мэдрэмжээ энэ видеогоор харуулъя гэж бодлоо. Амар гөргө байгаа зү ёо. Миний хамгийн хоёр дуртай ягаан тэгээд ийм пастел цэнгэр. Дотор нь юу байгааг харцгаая. Тэгээд яг дотор нь юу байгааг мэдэхгүй ингээд бариад үцхээр бас тэгээ би дотор нь яг маскараны pop-up ивентэд очсон болохоор маскара байгаа болоод үзэж байна. За бүгдээ moment of truth. Ямар гоё кашлаагүй. Янцтай. Гүн дотор нь байгаа багтай. Бүр юутайгаар би ч үгдүүлээ. Яалтайгаа авдаг. Вау. Бэлэг байна. Тэгээд ийм гоё бэлэг өгсөнд Mile-ийн ханд баярлалаа. Kiss Me. Эндээ ямар их юм бэлэглээ вэ? Вау. Энэ Kiss Me-ийн брэнд Японд аягүй алдартай заяа. Тэгээд би тийм Япон TikTok-од сая их үздэг байхгүй яг юм drug store-ийн makeup уу тэгээ яг юм залуучуудын дунд юу болж байгаа гэд одоо жишээ нь охтуудын дунд бол баг хамгийн сайн маскаруудын маскарана буюу сармасны бодгоны хувьд тэгээд хамгийн сайн бас энэ Kiss Me гэж хардаг юм байлээ. Тэгээд энэ Heroina гэх брэнд цаа. Heroina гэдэг чинь болохоор ийм киноны эмэгтэй гол дүрийг хэлдэг байхгүй юм зохиолын эмэгтэй гол дүрийг Heroina гэдэг. Тэгээд эрэгтэйг нь болохоор Hero гэдэг. Вау, юм стикер. Яриг өөр юм бэ? Би ажил аним мангад дуртай болохоор. Амар гоё тийм дундад зууны үеийн язгууртан охин байна. Зохиолын гол дүр. Тэгээд түүний язгууртан муур байна. Энэ юу юм болов нөгөө нэг одоо нөгөө нэг мэрэгжлийн мейкап артистууд ийм палет ашигладаг шүү дээ. Тэгээ энэ дээрээ ингээд одоо консилер тавиад ч юм уу, крем тавиад ч юм уу тэгдэг юм ахтаа ийм төмрөн гатаргуутай юм байна. Interesting. Хүмсгний бодог байна. Тэгээ нүстэй самдаг юм самтай байна. Тэгэхээр одоо юу хаа нөгөө нэг хүмсгний маскара. Борогтой байна. Багсны сет. Ямар гоё гэлсэн савтай бэ. Oh my god. Хөөрхөн. Ийм юм байна. Ийм хээхвартай. Корео нани? Chikazawa Linen Store. Hand kerchief биш яа үнэхээр язгууртай юм шиг мэдрэмж авчид юм дундад зууны үеийн заа юм язгууртан охтууд ер нь дандаа ийм нусны алчууртай явж идэг. Тэгээд энэ нусны алчуураа ингээд хайртай залуудаа ингээд бэлэглэнгууд хэрэг нөгөө залуу нь угаагаад ч илүү яагаад ч илүү буцааж өгвөл ингээд би биедээ хайртайгээ тохио баг тэгээ суучдаг заяа. Тэгээд ингээд хүн болгонд ийм нусны алчуур байдаг. Тэгээд бүр ингээд нөгөө залуугаа цэрэгт явахт нь дайнд авахт нь ч юм уу ингээд бүр ингээд зориулж шинэ нусны алчуурыг ингээд өөрсдөө хатгаж өгөөд одоо тэрхүү залуудаа хайрын бэлэгдэл болгож өгдөг. За ёо энэ яг л манган дээр гардаг шиг нусны алчуур байна. Ямар гоё юм бэ? Ямар гоё материалтай юм бэ нэрээ? Би айгуу тийм язгууртан мэдрэмж авч байна. Би ажил тиймэрхүү ийм Noble Princess тэгээд ийм эмэгтэй гол дүр, эрэгтэй гол дүр гэх тиймэрхүү зохиол унших дуртай, манга унших дуртай болохоор so nice. Контр байна. Тэгээд штэ энэ Heroina гэдэг энэ Kiss Me гэдэг брендийн маскара, хүмсгний бодгоо тэгээд контрны хувьд гэвэл супер ус амгалтай. Тэгээд зөвхөн өөрсдийнхөө бодог арилгачаар л арилдаг. За. Солитой үстэй. Өөрсдийнхөө бодог арилгачаар арилдаг гэдэг. Чи одоо ингээд энүүгээр сармасаа будаад хөмсгөө будаад контур зорсон байсан ч гэсэн бороо орсон чиний
контур арилахгүй, маскара арилахгүй, чи уйлсан ч арилахгүй. Би тэгээ сая pop-up store гэсэн аахгүй ингээд туршилтын үйл гоё юм байна ингээд одоо ингээд эдний маскара тэгээд өмсгний маскара энэ контурыг нь ашиглаж байгаа заяа. Бодож агаад тэгээд ойлж үзвэл ямар вэ гэх. Яагаад гэвэл борооны ус болон хүний нүднээс гарч байгаа шингэн буюу нулимс хоёр өөр өдөж нулимс илүү юм давслаг юм хурд нулимс гарчгаар ингээд контур арилал хамгийн морил явчихдаг шүү дээ. Тийм болохоор би яг хизээч уйлна гэж бодох гэдэг. Яарч гэсэн амар сайд байд кино үзүүл нүр бодно. Туршилтын үзээ. Тэгээ нугасаа би өмнө нас авч исэн за хэдэн онд юм дээ. Айгуу гоё. Тэгээд хар өнгөнө. Би өмнө болохоор борыг авч исэн. Ер нь айгуу гоё арилдаггүй гэдэг нь үнэн. Би 50-нд сурч байхдаа авч исэн. Тэгээд бороо орж яхад миний контр арилаг байсан. Нөгөө нэг дэрвэлэгдэг алтартай сармасны будг нь. Тэгээ надад болохоор юм жижигхэн хувилбар нь болохоор 7 оны өмнө бэлэн гэрсэн аахгүй. Тэгээд ийм том хувилбар нь ирж байна. Тэгээд эднийх угаасаа гоё. Үнэхээр нэг өдөр хиймэлэх юм шиг аюу гоё тийм буржгараа барьдаг. Одоо дэрвэлтэй барьдаг. Тэгээд аюу гоё алгадаг. Гоё юм. Угаасаа ингээд хамгийн өндөр борлуулалттай гэж байна шүү дээ. Хироине мейкап. Хай. Би нэг хагас дуу Японтэй ажиллаа. Хирэна катаг нөө сармасны бодог арилгах чинь. Тэгээд энэ сармасны бодог би сайн хэлсэн шүү дээ. Ингээд уйлсан ч бор орсон ч арилгахгүй. Заавал өөрийнхөө бодог арилгах чинь арилдаг гэдэг солиотой байгаа зү. Зон. Одоо ингээд биш үү? Өвөл бас ингээд гадаа алхан гоо цантчихдээ шүү дээ. Бас оролц үүж байгаа болохоор тэгээд ингээд миний сармас цантаад ингээд дулаан газар руу орохоор цан нь ингээд буугаад хайлаад тэгээд миний нүдний доогоор ийм контурны тэгээд юуны маскараны ийм хар бодгод нь үлдчихдэг. За тэгэхээр манад ч ихсэн хэрэгтэй. Гэтэ амар их бэлгэлж oh my god. Утасны бөгж шүү дээ. Кейсэн дээр тогтоодог. Янзтай. Баярлаа. Ямар их гоё юм бэлгэлээ вэ? Йоо, ижил юм кашлак та за. Энэ ижил айгуу тийм торгон кашлакгүй шүү. Йоо, би ялчгүй юм язгуурт мэдрэмж авлаа. Тэгээ саяны юмнуудаа ийшээ хийчихье. Айл косметиксийнхандаа болон Disney Mongolia-да ивенттэй урьж оролцуулаад энэ гоё бэлэг өгсөн бас маш их баярлалаа. Тэгээд энэгээр нь гоё бодолт хийнэ. Би нэр дээр альч бичлэгэн дээрээ билээ. Лайвн дээрээ ч үлээ би табаас ингээд цамц хайсан хэллээ. Тэгээ байр үед ерөөс офис дээрээ тэгж амар ганган очихгүй байгаа. Яад гэхэлэр би амар ядраад. Тэгээд гангалах ирч хүчгүй болоод. Тийм болохоор би зөвөр жинсэн өмдөн дээр өмсөх айгу хөөрхөн цамцнууд авсан. Надад ер нь тийм цамц айгу цөөхөн мэд юм лээ. Би дандаа хослол өмсдөг болохоор гэх юм уу. Юу бүхтэй ч юм уу шорттой хослол өмсдөг болохоор тэгээд нийтдээ 5 ширхэг цамц авсан байгаа. Тэгээд задлж үзвэл. Зэхөө эхнийх нь байна. Яг хүрээ доторх юутай хамт урагдсан шүү дээ. За энэ жилийн миний хамгийн тренд өнгө, миний өөрийн сонирхсан өнгөний хувьд гэвэл ийм пастел цэнхэр өнгөсөн байгаа. Тийм ч учраас би ийм цэнхэр өнгөний цамц авсан. Тэгээ энэ цамц маань зүгээр ч энгийн цамц биш. Бас хажуудаа ийм юутай ийм бандаг болох үс юм уяатай. За тэгээ энийг хүзүүн дээр ингээд уяад. Эйгүү хөөрхөн цамц байна. Тэгээ та нарт зургийн болон үнэтэй хамт оруулчихъя. Тэгээд энэ чинь хараас авлаа. Дөндөө ч юм уу 5 баас авсан. Тэгээ материалын хувьд айгүй гоё зөөлхөн даавар материалтай байна. Угаах хэрэгтэй юм шиг байна. Траа. Бас яан цамц авсан. Гэхдээ бүх юм яг цэнгэр болох гэж бодож байгаа бас хаяад нэг ягаар өмсөж боддог. Ягаа мас мага. За энэ бол жинхнээсээ юм энгийн л ягаан цамц байгаа. Тэгээ материал нь айгүй гоё юм байна. Айгүй тийм зөөлхөн материалтай юм байна. Зөөлхөн дулаах материалтай. Тэгээд ийм ягаан цамц байгаа. Бас хөрхөн урт юм байна шүү. Би нөгөө нэг сүүлийн нэг жил дандаа нөгөө богино судалтай юм тавцсан байхгүй юу. Тэгээд миний ихэнх топнууд айгүй богинохон. Тэгээд миний бэлхүүс гаадаг болохоор би илүү юм урттуу цамцны сонголтууд бас хийсэн. Бас айгүй гоё урт юм байна. Энэ нэвт гэрэлттэй юм болов уу? Гэрэлтэх нь бол гайгүй юм байна. Бас ингээд татвар хувс маань харагдаад байвал эвгүй учраас тэгээ нэг офстой зориулж авсан юм хувцснууд байгаа. Тий. Би энийг бас ингээд залхуурсан үедээ ч юм уу эсвэл зүгээр л амар тийм энгийн хувцалмаар байвал гэж бодож авсан аахгүй юу. Тэгээ айгүй хөөрхөн харагдах юм уу? Хөөрхөн мөрттэй айгүй энгийн заяа. Тэгээ нэг юу гэдэг вүлээ? Sweater. Yes. Тэгээ юм хөнгөтэй юм цамц авсан. Юу гэнэ дээр нь? Rich soul нэ?
баян сүнсээ. За гоё хөхтэй байна уу? Бас тий амны бэлэг, амны бэлгээс аштын бэлэг гэж. Assertive Moscow гэнэ. Оо за бүр орс марс гэлээс. Тодорхой нь явах юм. Татварнаас айгүй гоё дулаах юм хүн материалтай. Тэгээ гоё юм уу? Юугаар таарах нь? Зуураа таарах нь. Би нөгөө нэг айгүй өндөр тэгээд урт мөчтэй болохоор ч гэдэм үү, ер нь цамц авахаар надад богдчихдог. Тийм дандаа богддог. Би тэгтээ тэрийг нэх таадаг юм дөө. It's okay. Гоё юм уу? Тэгээ нэг бас зүгээр джинс өмдөн дээр өмсөд айгүй тийм casual мөртлөө айгуугаа тийм цэвэрхэн лук бүтээ гэж одоо тавсан. Бас биндээ бас хасан баха нэг иймэрхүү өмдтэй байсан. Тий. Би ер нь нэг харан өмсдгүй шүү. Гэтэ надад харан өнгийн 3 ч цамц өгдөг. 3-д нэг нь болохоор боди, нөгөөдөл нь айгүй богинохон заяа. Тэгээд нөгөө нэг богино судалтай өмдөн дээр өмсдөг. Бэлхүүс гааддаг болохоор ер нь урт хар цамц авъя гэж бодоод тэгвэл энгийн урт хар цамц авсан. Үе энэ богино юм шүү. Яар богино юм. За яхаа өндөр судалтай жинсэн дээр өмсөхөс. Тэгээ бас ийм энгийн ийм дуу хоолойтой. Энэ л нэмгэн юм бэ. Тэгээ яг манай офис угаасаа амар халуун. Нэр манай офис үнэхээр халуун байж итлээ. Яг ядарчлаа. За дараагийнх нь болохоор энийг бас биндүүд угаас энийг 5 бас авсан. Жинхэнэ 5 бас авсан шүү. Тэгээ ийм гоё юм палаж гэнэ. Ийм саарл зузаан цамц байгаа. Тэгээд ийм хөрхөн энгийн саарл зузаан цамц аяа гэж удаа. Тэгээ урдаа ийм бас ийм хөрхөн цагаан оруулахтай энэгээр ингээ банд хийчих болно. Гэхдээ биш үү. Энэ хатгадаг заа. Тэг хатгадаг материалаа таад битээ аваарай. Зүгээр дотор сарочиг өмсөж ч юм уу өмсөхгүй бол ер нь жоохон хатгах юм билээ. Тэгээ айгу халуун заа. Би ажил нөгөө нэг халуун офис суудаг гэж хэллээ. Юу бодож ийм амар зузаа. Гэтэ яг гадуур ч юм уу уйлан болно хахад скайрисаар ер нь ингээд гадуур одоо үл олж байгаа ч гадуур удаан хугацаанд байгаа тохиолдолд бас ийм хөрхэн цанцаа өмсчих болно. Дотор нь бодолк өмсөж ч юм уу тий. Тэнийг манай ээж нэр өчтөр хотоос ирсэн байхгүй. Тэгээ надад Николоогоос ийм гоё өмд авчирсан хэлээ. Намайг цагаан өнгөнд дуртай гэж мэдээд. Тэгээ би яг нэг иймэрхүү өмд авъя гэж бас бодож байсан байхгүй. Ийм хөрхөн зузаан заяа. Тэгээ ээж болохоор нэг дотор өмд гэдсэн байхгүй. Тэгээ миний бодлоор л нэг зүгээр дотор нь дөркөө өмсөд гадуур өмсөж болох юм шиг харагдаад байгаа. Тэгээ зүгээр энгийн айгүй гоё сул өмд хэлээ. Thanks ээж. Тэгээ саяны самснуудтай манаас айгүй өргөн тохирох юм уу хараад ирсэн чинь. Өмнө нөгөө нэг сормос цахилдаг газраас дахиад сормос цахилсан байгаа. Тэгээд хамгийн сонирхолтой минь айгүй том хайрцанд ирсэн. За би бүр амар гайхаад байгаа байхгүй. Тэр чинь өмнө дандаа жижиг хайрцанд ирдэг гэсэн шүү дээ. Тэгээд нэг задлж үзье. Би нэг тийм сонирхолтой юм алга зүгээр л юу байсан. Нөгөө жижиг хайрцанд л ирсэн байх шүү дээ. Зүгээр л дээгүүр нэм уйт хийсэн байсан бай. Тэгээд энэ бол миний өдөр тутамдаас зүүдэг гоёлдоо зүүдэг сормоснуудын маань нэг байгаа. Тэгээд би энэс өөр сормос табаас пинодоос зөндөө захиалж наад утсан болооч аль нь ч яг миний ингэ сэтгэлд хүрхвэз гой санагдах байгаа учраас тэгээ би хувьсан захиалдаг газраас авсан байгаа. Энэ ингээд нэг хайлцгаараа карготойгоо нийлээд 45,000 төгрөг. Го каргон 3,000 48 юм уу? Дотроо 10 шиг. За одоо ингээд хуцсны талаар ярьж эхлэе. Хуцсны тал дээр гэвэл тийм их хуцас ерөөсөө аваагүй байгаа. Бэлгэн тавсны хуцас ааш тэр гаргалаа. Мэдээж энэ бол миний хамгийн хайртай корсетүүдийн брэнд болох Lusion байгаа. За. Дан. Өөрчлөлт би өмсөж жоохон нууларсан юм аа. Тэг үнэхээр гоё корсет шүү. Нэг харалтай. Материал нь хүртэл нэг тийм ясан байгаа зү яг л нэг тийм ясан хүрхрээ шүү. Тэг үнэхээр гоё материалтай, гоё бийд сууж өгдөг, гоё ч агшин сэтгэлээ шингээж өгсөн ганган корсет. Тэгээ та бүхэн маань ийм корсет авахыг хүсэж ивэл бас Lusion official-аас цайлаад авах боломжтой байгаа. Амар гоё байгаа зү. Йоо. I love it. Би энэ корсетээр зөндөө гангарсан. Таиландд очиж гисэн бас гангарсан. Өнөөдөр Таиланд гэснээр Таиланд явахаас өмнө унтлагын хуцаа авъя гэд 2 унтлагын хуцаа авсан байхгүй. Би нэгийг харуулъя. Үний харуулчлаа. Харуулт өмнөх влог дээр баг хаалцсан хадах юм. Тэгээд ийм унтлагын хуцаа авсан. Тэгээд шорт байгаа амттай. Энийг баг өмнөх влог дээр харуулсан баха. Энэ нэг 20 кж хүрэхгүй дээ. Ямар тэгсэн мөртлөө их гоо материалтай заяа яг нэг өндөр материалтай. Тэгээ нөгөө нэг өмнөх влог дээр харуулсан яам корсетны маань хувьд гэвэл юу яасан? Багтц.
Тийм ээ үнэхээр багтсан. Би яг эрэхт нь ерөөсөө өмсч үзээгүйс байхгүй. Тэгээ яг Таиланд явахаа өмнө угаагаад өмсөд утсан чи багтсан за. Гэтэ хаах. Эдэд цэнгэр маань таарсан яамаа да бурхан минь гэж. За би та нарт Таиландаас авсан жижиг юмнуудаа харуулъя. Нэгт нь болохоор миний влог дээр гарч исэн үнэртэй бас гэхдээ за энэ үнэртэй бас үнэхээр сайн үнэртэй юм бэл үнэхээр үнрээ сайн барьдаг. Яг миний сонгосон нь болохоор яг миний хамгийн дуртай Dior-ын Blooming Bouquet гэдэг ийм тэрнтэй төстэй үнэртэй юм үнэртэй бас байгаа. Тэг бүр үнрээ үнэхээр сайн барьдаг за ийм тосон үнэртэй бас тэг бид нар нөгөө нэг Phuket-ийн юунаас нэг ямар гудамжтай хятад гудамжтайс авлаа. Тэгээд гудамжтайс авсан тэгээд ийм мэдхэг дэлгүүрээс авсан. Тэгээд үнэхээр үнрээ сайн барьд юм билээ. За би тэгээд бодсон л да энийг би чинь баг Монгол мөнгөнийг 50,000-аар авсаж 50,000-аар тэгээд жоо томыг авдаг байж тэгээд үнэхээр сайн. Гэтэ яхаа worldwide shipping хийдэг гэсэн за. Ер нь хаасайг өнгө шууд нэгээ олчдаг гэсэн. Тэгэхээр бас nice. Тэгээд үнэхээр үнрээ сайн барьд. Тэгээд л амар гоо савтай. Тэгээд уутан ч гэсэн гоё уутан малтгүй. Хүш. Би үнэхээр ингээд нүүрний будагны юм хөөхөн байж болдгийг би Таиландын мейкап сторуудаас харлаа, мейкап бэлгүүрүүдээс харлаа. Бүр бүх юм нь үнэхээр хөөхөн. За пудр нь хөөхөн, урлагийн будагны хөөхөн дээр сабаглаа бодол нь хөөхөн. Тэгснэ галт марталт нь үнэхээр гоё. Бүр үнэхээр үгээр шиг аргагүй гоё юм блэ. Тэгээ яг ингээд өөрийнхөө бажет нь тохируулаад авах боломжтой. За яг юм залуу охтуудад зориулсан юм хямдхан брэндчүүд юм уу. Эсвэл арай те ингээд жоохон үн нэмэгдсэн ч гэсэн бас аюу гоё гарч мардаг тийм тэмэнч гэдэг тэр хүмүүс байсан. Тэгээ би болохоор энэ Garen Glow гэдэг брэнд надад аюу таалагдсан. Тэгэхээр Таиландын брэнд юм шиг байлээ. Тэгээ энэ брэндийн тэр cushion тэгээ тэр blush тэ энэ урлагийн бодог үнэхээр гоё заа. Тэгээ би ингээд хамгийн сүүлийн өдөр бодож энийг л авсан. Энэ нэг Монгол мөнгөөр нэг 20,000 зангал байсан баг. Тэгээ энэ болохоор ийм усан маягийн water tint маягийн бодог байгаа. Тэгээд аюу лаг тогтцтой удаан барьдаг. Тэгсэн мөртлөө урал ерөөсөө хуурайш болдог. За тэгээд авсан бас нэг өөр зүйл гэвэл ийм өнгөгүй пудр байгаа. Тэг энэ пудрын үед гэвэл яах вэ пудр. Гэхдээ яах вэ? Яасан бэ гэхээр айгүй хүн дэ жижигхэн байсан болохоор навсан байгаа. Цүгэнд айгүй гоё багтчин. Тэгээд ийм өнгөгүй юм цагаан пудр байгаа. Нэг симптом өсөө нэг 20 морь хүрэхгүй л 10 үдтэй л. Нөгөө сой зайж чүү. Өн шүү дээ. Таиландаас бас ийм сой авсан. Би ер нь ийм юута үстэй гэх юм зөөл үстэй юм сой зайж исэн. Тэгээс ийм гөөргөө байгаад тэгээд ийм цагаан ягаад хосоор нь авсан. Тэгээд бас ийм 3D сойзаас авсан. Энийг одолоод байгаа. Тэгээ айгу сайн жуугаад юм билээ надад айгу таалагдсан. Энэ ингээд шүдний чинь дотор тал гадна тал малын хамт угаадаг. За тэгээд I like it. Тэгээ явхаас өмнө дээ штэ нэрээ бас би primer-а дахиж авсан. Primer гэдэг бас яг миний бусад бүтээгдэхүүнтэй айгу нийцээд айгу гоё байгаа. Тийм учраас дахиж авсан. Тэгээд ийм хар black matte хар нүдний контур авсан. Тэгээд би хаанаас ч үлээ нүүтийн хамаар өөс тийм мэдл оролцсон байхаа юм нөгөө нэг мат нүдний контур аюу гоё тийм нүдийг гоё харагдуулахаас гадна юм үнэтэй харагддаг гэх. Тэгээ би юм матыг нь авсан байгаа. Тэгээ бас юм юу авсан. Ер нь оранж хацраг өнгөлөгч. Ийм өнгөтэй хацраг өнгөлөгч надад аюу харагдаад байсан учраас би авсан. Тэгээд энэ пигмент аюу сайтай зөв толин байлрасныг бити анзаараарай. Пигмент айгүй сайтай. Зүгээр яг дээр нэм ганцхан товшход л баг ингээд бүх нүрээ бодж болохоос маш сайн пигменттэй. Өнгө гаралт юу айгүй сайтай. Тийм байна. Тэгээ Таиландаас бас ийм юу авсан. Setting powder авсан, oil control гэдэг. Тэгээд яг ийм тос ялгаруулалтыг айгүй сайн хяндаг гэсэн. Гэтэ миний кремтэй энэ ерөөс нийцэхгүй байгаа цаа. Миний кремтэй ерөөсөө нийцэхгүй байгаа. Би тэгэхээр буцаад нөгөө нэг уусаа миний setting powder дуусч байгаа байхгүй. Би тэгэхээр дижим битгээс буцаад нөгөө авдаг авъя гэж бодож байна. Энэ ерөөсөө миний кремтэй нийцэхгүй байгаа. Уг нь айгүй гоё газтай тийм нөгөө нэг талк гэдэг лөө тэрэн шиг baby powder шиг. Би энэ өмнөх влог дээр харууллаа манай ажлынч надад Swarovski-гийн үнэтэй зүйлтэй өгсөн гээд. Бүр үнэхээр гоё зүйлт заа. Амар гоё газтай. Oh my god. Яа ийм гоё зүйлтэй бэлгэлсэн заа. Яагаад бэлгэлсэн бэ гэхэлэр өөрөө болохоор ийм том чул ерөөсөө зүүхгүй байгаа гэдэг. Надад зүгээр л бэлгэлсэн заа. Ийм гоё зүйлтэй. Баярлаа. Маш их баярлаа. Тэгээ би ажил ийм том чулуутай зүйлт мүлтэнд айгуу дуртай. Тэгээ үнэхээр гоё биес айгуу гоё ивенттэй газруудаас зүүж байгаа. Тэгээ Таиланд явахаас өмнө бас Philips-с бэлэг авсан. Тэгээ би баг ихэнх нь хэрэглээд дуусч байгаа. Юу авснаа бас харуулъя. За ийм үсийг гоё өнгөтэй гинэ. Үсийг гоё үнэртэй болгодог юм үсний мист байгаа. Тэгээ үнэхээр тасчаар
ус бүр амар гонортой заа нэг энэ нэг тийм жимслэг үнэртэй тийм энэ тори ч юм уу эсвэл нэг тийм сакура цэцгийн ч юм уу бас юм цэцгийн бас үнэртэй. Тэгээд бас юутай надаас хамгаалдаг. Тэгээ юу гоё. Тэгээ би сая Таиландд хайлаад барах цацаа. Би хайлаад цацаа гэдэг те. Янцснаа үнэхэр гоё. Амар гоё нэртэй. Тэгээ үнэрээ айгүй удаан барьдаг заяа. Өдөржингөө барьчих. Тэгээд усны маск. Ингэ ширхгэрээ. Тэгээ усны маск би болохоор нөгөө нэг юутагийн сонгосон байхгүй. Миний ус ч айгүй тийм шалчхар шулуун штэ. Ийм волюм өгдөг ийм маск сонгосон байгаа. Ингээд айгүй гоё босдог заяа. Тэг үнэхээр миний угийг айгүй сайн босгодог ийм маск гэсэн маа. Үсээ угаасныхаа дараагаар нэг 5 минут түрхэд нэгээс 2 минут түрхэн худлаарч нэгээс 2 минут түрхэд тэгээд угаад тэгээд энэ манс дотроо 3 хон шиг үлдсэн бараг дуусч байгаа. Би тэгээд одоо айгүй хайрлж хэрглэж байгаа ажил миний ус айгүй угаасны дараагаар эндүүцсэн юм шиг шоо шолон болдог. Тэгээд ингээд ямар ч тийм юм бос юм байхгүй за айгүй шалчаар тэгээд маск айгүй гоё. Гон танилцуулах нь би бүр Таиланд руу авч ирстэй буцаад аваад ирсэн. Тийм юу нэг төгсөн. Энэ өсний юм витаминууд төгсөн юм тосон төрхлөгөө заяа. Энэ болохоор нэг Японд ордог Морокко гэдэг Мороккон тосоор хийсэн юм тосон төрхлөө дотор болохоор витамин А, С, Е тэгээд витамин 5-тай тэгээд яг үсээ угаасны дараа нойтон байгаа дээр өөрийнхөө эсгүүд дээр ингээд гараараа авч түрхээ тэгээд түрхсний дараагаар айгүй нэг тийм арцаахаа болчдөг. За тэгээд түрхснийхаа дараагаар одоо эндүүдх мэддэх юу байдیں۔ Эсвэл нэг мэсэнсдэг ч юм уу тэрнээс хамгаалж юм. Тэгээд бүгд өөр өөр ингэсэн үүрэгтэй одоо жишээ нь за байз эндээс дахиад уншаад. Ягаан нь л ихэд гимтэлтэй хуурайсан үсэн зориулагдсан. Тэгээд би тэрийг дуусгацсан байгаа. Одоо надад байгаа нь юу шар байна. Энэ болохоор үсийг зөөлрүүлж хэлбэр өнгө төрхөнд оруулна. За энэ борын хувьд юу л шүү дээ. Ийм хугарамтгай салаалсан юм зүгсэн. Тэгээд ингээд бас салаанд айгүй хэрэгтэй заяа. Угаалтаас үүдэлтэй үс соналтыг багасгаж байгаа байхгүй. Тэгээд айгүй энэ бас эдгээр бас айгүй тэр гоё мэдрэмж өгдөг. Тэгээд энийг бас хайрлаад ерөөсөө хэрэглэгээ би одоос хэрэглэнэ гэж бодож байгаа. Энэ болохоор яг саяных шиг үсний юм тоснууд байгаа. Энэ хар нь болохоор биш үү? Төрөлхийн хар усны өнгийг сэргээж нөхөн төлжүүлж имшлэн дотор болохоор алоэ вера, А, С, Е витаминтэй. Тэгээд энийг яаж хэрэглэх вэ гэхээр та нар харж байгаа бол ийм бөмбөлөг шиг юмнууд байгаас. Тэгээ хайч байвал эсвэл арай чадaltaй бол гараараа ингэ шахаад хайч байвал хайчилж чаад тэг гарын дээр тавьж чад түрхдэг заа. Тэр гоё мааны хэрэглээд дуусцаалахаар жоохон хайрлаа. Тэгээ бас тийг одоо хайрлахгүй хэрэглэж эхэллээ. Хайрлж нэгэ байлгаад байвал хугацаа л дуусдаг. За ер нь аль тийм болохоор гялс хэрэглээрээ битээ татчих байгаарай. Цараа. За өчигдөр би хаалууны баярт найзуудтайгаа бас явсан байгаа. Тэгээ анх удаа энэ бол миний хамгийн анхны удаагийн хаалуу. Би өмнө ерөөсөө хаалууны тэмдэглэл ч юм уу дүр тойрч үзээгүй. Тэгээ би энэ жил болохоор өмнө нь байнга боддог байсан юм цагаан хүн хар хүн гэдэг юм дүр тойрлсон байгаа. Тэгээд манай дизайнер Завья маань та бүхэн манаас Дизи ательер гэдэг мэдхөх миний яс гайхалтай юу хатуу корсетуудыг хийдэг юм дизайнер найзтайгаа хамт тослоо. Тэгээд миний бүх хувцыг ясаа ань далавчны үед гэвэл би болохоор 5-аас захиасан за энэ далавчтайгаа тэгээд үсний авчаар мэдчихв. Тэгээд гарах цалхуур үед ямар ч гэсэн тэгээд үсний авчаартайгаа хамтдаа. Тэгээд гоё хасаа тэгээд нийлээд нэг 10 болсон бахаа тэгээд 5-аас ингэ захиалсан. Авчаа миний хувцыг л харалтай. Завья бүр үнэхээр надад яг ийм цагаан хунгийн хувц хийж өгсөн заяа. Тэгээд дитейл бүр нэм өдөр ингээд нааж шигтгсэн. Тэгээд доотлол дээр бас ийм торон оруулахтай, сувдан оруулахтай. Тэгээд мэдээж хатуу корсет учраас энэ дээрээсээ ингээд тууцтай. Тэгээд хамгийн гоё юм нь шүү дээ. Юб гэн. За бүр үнэхээр ийм балетын юб хийж өгч надад өмсүүлсэн. Тэгээд бүр үнэхээр дэргүр өчтөр үнэхээр гоё яасан. Тэснээс бас манай артист жижигч маань best Halloween костюмүүдийг шагнал авсан. Жижигч маань болохоор ийм гейша болсон. Тэгээ нинжа гейша гэх юм уу, кунаичи гэх юм уу, ямар ч гэсэн тиймэрхүү болсон. Тэгээ best Halloween костюм авсан. Тэгээд миний анхны удаа тэмдэглэсэн Halloween маань үнэхээр гоё эсаа. Бид яг Таиландаас ирснээсээ хойшоо ер нь айгүй завгүй байсаа. Тэгэл ажилдаа яваал ах сүтэн санд нь баах юм тийм юм хийгээл тэгээд ажиглын тэнд бензингүй болоод бензинд очирлаад яг Монгол улсын маань хувьд гэвэл жоохон хүндхэн байдалтай байгаа ч гэсэн одоохондоо бас жоохон эргэлэн гэж яад гайгүй болох ажил үйл болж байгаа болохоор ч хэлэхгүй. Тэгээд би өнөөдөр бас айгүй олон ажил амжуулсаа өглөөс ирээд би айгүй оройтч унтсан ахгүй үүрийн дүр мөр өгөж унтаад тэгээд өглөө 10-д сэрээд юм мэдчихэд
жижигч өгч аваа. Тэгээд бид хоёр өнөөдөр майлтын ивентэд очиод тэгээд тэрний дараагаар би компани руугаа очиж цаас хайрцаг аваад цаас хайрцагтаа өөр хэрэггүйнүүд хийх гэдэг байгаа байхгүй. Тэгээд карго орж идэрийг авчаад тэгээд машиндаа тослогоо хийлгээд онцлогоо хийлгээд аккумулятор угаалгаад өөр яллаа машинаа угаалгаад тэгээ одоо энэ бичлэгийг би хийгээ сууж байна. Тэгээ та нарт үзүүлэх гээд бүх юмдаа гаргаад ирсэн чинь миний өөрөө амар замбраагүй болцсон. Тэгээд та намайг нэр өрөөний мейкавер хийгээч гэдэг лээ. Би болохоор ямар ч тийм хийх одоохондоо сонирхолгүй байгаа. Тэгээд нэг өдөр нүүх байхдаа нүүхрээ хийнэ. Тэгээд нөгөө л нэг цагаан шкафныхаа урд нөгөө л нэг цагаан гэрлийнхаа урд тайдтаа мэдчилж байна. Энэ бичлэгийг үзсэн бас маш их баярлалаа. Айгу олон хүмүүс бас линк асуудаг. Би яжид л ингээд ас юмнуудынхаа линкийг юус тавьдаг өгчлөхөө. Тэр тал дээр гэвэл уучлаарай. Тэгээд асуусан байвал миний хувийн инстаграм руу бас бичиж болно шүү. Би бүгдэнд нь хариулдаг байгаа. Эсвэл комент секторыг тэрийг хаасан бэ гэж хариулчихвал би яг ингээд доор нь reply хийгээд хариулаад эндээс авсан бас ингээд линкийг нас үлдээчихнэ. За тэгээд надтай хамт байсанд баярлалаа. Баяртай.